Сайн бацгаана йогийн багш Энжи байна. Йог бол насны сархацгүй хин цаана хийж болох тасгал төлөвлөгөө юм аа. За йогийн тасгалыг Энжи багш нь алхам алхмаар нь шат дараалтайгаар зөв техникээр зааж өгөх болно. Та бүхэн миний йогийн дуртай хамтдаа байгаарай. За юун түрүүнд өөртөө их техникээр зэмлэсгоё. За бүгд амьсгалын тасгалаас эхлэсээрье. Йогийн хувьд амьсгал хамгийн чухал байдаг шүү. Хөвлийн амьсгал гэдэг маань хамраараа амьсгалаа. Агаарыг гүйцэс сороод хөвлийнхээ урагшин бөмбөөлөхийг тэгээ буцаагаад бөмбөөсөө амьсгалаас суллаж гаргах үе хөвлийн маань нуруулуу татагдаж гарах амьсгалыг хийлээд байгаа юм аа. Та татаад хийгээд үзье. Амьсгалаа хамраараа гүнзгий авлаа. Буцаагаад саллаа. Хамраараа авах үед агаар явсаар гиз бөмбөй хийх мэтрээ. Буцаагаад амьсгалаас суллах үед гиз татагдсаар хөвлийн гиз нуруу дартах мэтрээ. За гүнзгий амьсгалыг саллаа. Хөвлийн олонд маш олон мэдрэлийн цэвүүд бидний мэдрэлийн төгсгөлүүд байдаг. Тийм болохоор хөлөө сайхан массажлж эхлэе. За хөлөө гараа атгаж агаад зүүн хөлнөөс эхлэе. Хөлөө ул руу сайн цохиод 30 удаа хөлийн мэдрэлийг сэргийж өгье. За үүний дараа бүгдөө баруун хөлийг зүүн шилхэн дээр авчаад баруун гараараа улуун дахин захиж өгье. Хөлөө буулгаад өртөөлтөд нэрсэгээд амьсгалаа цэцлээрэй. За энэ байдлаас бүгдээ хөлөө урагшин жийсгээд хоёр гарын нурууны хаар цасыг нуруугаа тэгшээ. Хөлөө мөрний хэмжээний заагаад хөлөө хооронд хаар цахиж мэдрэлийг сэргийж өгье. За энэ байдлаар 10-30 удаа энэ байрлалаас авах бүгдөө хөлөө урагшин подиум орон санжигээ батлуулаад ансгал авахтад хаваагаа урагшин өгүүлбэг татсан хөлөө саргаалж өгөх. Урагшаа подиум ажиглээ. Өөрлөгөө татхтаа уран нутгийг саргаалж. Урагшин жигээд ансгал